Сайн байцгаана уу? Намайг Баянмөнх овогтой байгаль сайхан гэдэг. Би Дорнот аймгийн Цагаан Овоо сумын хүүхдийн цэцэрлэгт 18 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор тус цэцэрлэгтээ ахлах Б бүлгийн багшийн туслахаар ажилладаг. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн шинэ үе хүүхдтэй ажиллах арга барилаас суралцсан ажиллаж байна. Хүүхдийн хайр татам, цагаахан сэтгэл, сангийн сэндүү, хөөрдөм зан, инээд хөөрдөнд ажиллах дуртай. Ажиллах хугацаанд бэлтгэл бүлэг 4, ахлах бүлэг 4, дунд бүлэг 5, бага бүлэг 5 тусган ажиллаж байсан. Байгууллагаас зохион байгуулж байгаа уран жиргээ 2024 тэмцээнд 7 хүүхэд хамруулан даваа хүү 1-р байр эзлэн амжилттай оролцсон. Хүүхэд бүрийн насан туршдаа эрүүл байхын гол үндэслэл бол суурь боловсролыг зөв эзэмшүүлэх юм. Эрүүл мэндийн анхан шатны боловсролыг цэцэрлэгийн сургалтын хөтөлбөртөө уялдуулж, дадал хэвшил, зөв хооллолт, хүүхэд хамгаалалт, осол гэмтэлт гэсэн 4 чиглэлийн дагуу хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө зорилго тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн анхан шатны боловсролыг хүүхэд бүрт хүртээмжтэй зөв дадал хэвшил олгосноор ирээдүй эрүүл зөв Монгол хүний бий болгох суурь хүмүүжлээ олгож байгаадаа баяртай байдаг. Зүггүй шавнараа зөөлөн өгөөр эвлэгдэн аргадан зөв суулгаж цэвэрхэн хоолохыг үлгэрлэн дагуулan ажиллах миний ас жаргал хүүхдийн сэтгэл санааны байдал дуртай болон дургүй зүйлийг анхаарч ганцаарчлан дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өглөөнөөс орой тарах хүртэл хүүхдүүдтэй дадал хэвшил олгон, гараа угаах, хоолоогоо зайлах, шүдээ угаах, хувцасаа өвгөх үйл ажиллагаанд хүүхдтэйгээ хамтран хэн ажиллаж байна. Багш болцолт уралдаанд оролцож байгаа багш болон багшийн туслах нартай амжилт хүсье.